одоо санаагийн подкастыг сонсож байна. Би энэ подкастаараа өөрийн уншсан зохиол, номын талаар сэтгэлээ мөн холбогдох орчуулагч, зохиолч мөн өөр нэгэн уншигчтай хуваалцаж явах болно. Сайн байцгаана уу сонсогчдоо, ингээд танаа энэ удаагийн дугаараар би та бүхэндээ зочинтой байгаа. Манай зочин улс төр судлаач, нийтлэлч Дүлгөөн гэдэг хүн байгаа. За Дүлгөөний тухай товчхон танилцуулбал Болдотрийн Дүлгөөн нь Францын Sciences Po буюу The Institute of Political Studies сургуулийн философи магистр, тийм улс төр судлаач мэргэжлэр төгссөн. Тэгээ 2012 оноос хойш Монголын томоохон нийгэм философийн сэтгүүлд ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан. Цэрэгэн мандалтын болон соён гэгэрлийн үеийн философийн сэдвээр одоо 50 гаруй нийтлэл бичиж хэвлүүлсэн. 2016 онд бодит байдал монголчуудын өнгөрсөн ба одоо хэмээх өөрийн анхны нийгмийн шүүмж ном бол гаргасан байгаа. Тэгэхээр сая дурдсан 16 нийтлэлж хэвлүүлсэн номыг бол одоо санаагийн подкастын cover-ны доороос харж болно. Ногоон өнгөтэй юм ном байгаа. Тэгээ одоо л худалдаанд байдаггүй. Тэр үед бол зарагдаад хэвлэгдээд дууссан байдаг. За тэгээ мөн тэрээр Монсодор утга зохиол цувралын 14 дахь цуврал болох Мишель Зүлбекийн Тулааны талбарын дэлэлт номыг бол монгол хэлний орчуулсан. Тэгээ үүнээс гадна Монсодор хэвлэлийн газрын одоо нийгмийн ухааны цувралд багтах Никколо Макиавеллигийн Хунтайж болон Монтескийн Хуулийн амин сүнс зэрэг номууд дээр орчуулгын редактор тусаас ажиллаж байсан ийм хүн байгаа. Тэгэхээр түрүүнд дурдсанчлан сэргэн мандалт болон соён гэгэрлийн үеийн философийн сэдвээр 50 гаруй нийтлэл бичсэн. Гэхээр түүний хувьд бол сэргэн мандал болон соён гэгэрлийн цаг үед хамрагдах улс төр нийгмийн талаар маш сайн мэдлэгтэй гэсэн үг. Тийм болохоор энэ удаагийн дугаараа соён гэгэрлийн үетэй холбогдуулж бол подкастаа хийсэн байгаа. За тэгэхээр бид нэр соён гэгэрэл сэргэн мандал гэдгийг бол миний хувьд хэм бол их сургуульд одоо хичээл дээр ялангуяа урлагийн сэргэн мандалтын урлаг, соён гэгэрлийн урлаг гэж үзэж ирснээс улс төр одоо философийн талаар нь бол сонсч байгаагүй. Тэгээ бидний одоо нийтлэг ойлголтоор бол философи, нийгэм судлал, улс төр гэдгийг зөвхөн тухайн мэрэгжлэр сурдаг хүмүүс нь л судлаач нь л мэдэх ёстой гэдэг юм ойлголттой байдаг. Гэтэл яг үнэндээ насан турсан, бие даасан, иргэн болсон л бол нийгмийн болон философийн, урлагийн, эдийн засгийн, улс төрийн зэрэг маш олон бидний нийгмийг бүрдүүлж байгаа тэр зүйлүүдийн анхан шатны мэдлэгтэй байх зайлшгүй шаардлага тулгараад байгаа учраас ингээд подкаст дугааруудаа илүү баяжуулах зорилгоор энэ дугаарыг хийсэн байгаа. Тэгээд аль болох энгийн одоо амьдрал орхиноор ярихыг хичээсэн болохоор та бүхэнд ч их сонирхолтой байхаа гэж найдаж байна. Ингээд дугаараа хүлээн аван сонсноо. За энэ удаагийн сэдэв маань болохоор соён гэгэрлийн сэдвийг ярилцгээд улс төр судлаач Дүлгөөнтэйгээ ярилцахаар биелдээд байна. За яагаад улс төр судлах сонирхолтой болсон бэ? Гэдэг нь сонирхолтой. За яагаад улс төр судлах болсон бэ? Нийгмийн ухаан судлах болсон бэ гэдэг гараа маань анх 10 жилийн үед байхдаа эхэлж ирсэн. Тэгээд тухайн үедээ би чинь математик, физик, хим гэсэн байгалийн шинжилгээ ухааны тал дээр нэлээд авьяасгүй. Авьяасгүй сонирхолгүй. Авьяасгүй сонирхолгүй. Угаасаа тухайн үедээ за бүтэхгүй мэж чадахгүй байна гэж орхиод. Одоо нийгмийн ухааны чиглэлээр бол занимаадуулж амьдралынхаа хоолыг олж өгөх юм байна гэж шийдээд тэгээд Франц улс руу очиод хуулийн сургуульд ороод тэгээ хуулийн сургуулиас улс төрийн философи гэсэн гоё чиглэл рүү ороод тэгээд өдий хүртлийн чиглэлээр судалгаагаа хийгээд редактораа хийгээд тэгээд явж байна гэж. Ингээ нийгмийн улс төрийн чиглэлээр гүнзгийхээ яаж Францыг сонгосон бэ? Тэгээд тухайн үед Францыг сонгох нэг том шалтгаан байсан. Ягаад гэвэл би ч бас нэг урлагийн гэр бүл төссөн гэдэг утгаараа манай ээж минь болохоос урлагийн хүн. Тэгээд Швейцар улсад урлагийн чиглэлээр одоо балетын багш, циркийн багш мэргэжлэр ажиллаж байсан. Би тэгээд одоо мэдээж хөвгт болохоор ээжээгээ дагаад очиод тэгээд Франц хэл дээр 10 жилээ төгсөөд тэгээ яг герман руу сургуульд явъя гэж бодож исэн боловч тухайн үеийн нөхцөл байлаасаа болоод Франц хэлийг сурчсан. За Франц хэлний одоо АБ-ийн мэдлэгтэй байсан болохоор Францыг сонгоод тэгэл явж ирсэн. Яг одоо ч гэсэн тэрэндээ ихэд лүү одоо бахархдаг, огт харамсдаггүй. Тэгээ бас Францын соён гэгэрэл
Францын философи, Францын яруу найраг, уран зохиол, уран зургуудаас нэлээд дэлхийд сурвалжсан бүтээлүүд байдаг болохоор тэгээ Францын улс төр Францын философиор явж одоо их баяртай байдаг. Франц нийтлэг нийтлэг утгаар бол үлгэлээс л мэдчих тийм. Тэгээд онцлог гэхээр сонирхолтой юм л та. Яг судлаад юм уу нөгөө өмнөх тэр номын подкастуудыг сонсож байхад улс төрийн хувьсгал нийгмийн одоо тэр хугтгуун чинь бас Францаас их улбатай юм шүү дээ. Европын орн Итали, Францаас тийм. Тэг яг хоо соён гэрлийн хөдөлгөөн гэж ингэ ярангуут яаш одоо хүссэн үсээгөө бид нар одоо Монтескьё, Волтер, Дидро, Руссо гэдэг одоо том философчдын бүтээлүүдэд танилцах ёстой. Соён гэрэл одоо Францын соён гэрлийг ярихаас өмнө бид нар одоо хүссэн үсээгөө цэргэн модалтын үеийн одоо философиг бас цус дурдах ёстой. Ягаад гэвэл одоо ингээд одоо хүн төрөлхтний түүх ингээд аваад үзэнгүүт ихэнх том философчид, агуун сэтгэгчид, сургууль хүмүүжүүлэгч нар өөрийнх нь одоо санаа бодлоо, юун бодрлоо их тийм шавнартаа дуун хэлбэрээр илэрхийлдэг байсан байна. Одоо эртний дуун хэлбэр, эртний грекийн одоо философч Сократ ч гэсэн амьдралдаа ганц ч мөр бичиж үлдээгээгүй байдаг. Дэлхийн том шашны үндэслэгч за Крист, Күнз, Зөнч Мухаммед, Будда ч гэсэн ингээд судалж үзэнгүүт ямар ч тийм бичгээр үлдээгүй. Харин одоо дагалдаг шавнаралд одоо тэдгэр хүмүүсийн аман сургуулийг нь сонсоод, дуулаад, ойлгоод, ухаарад, гээгээрээд хожим одоо бичиг болгон үлдээсэн. Гэтэ одоо бичиг байдлаар булах гэхээр бас техникийн асуудал байсан. Яг л одоо нэг номыг олон хэмжээгээр хүссэн тоогоороо хэвлүүлэх тухайд маш хүндрэлтэй байсан. Энэ асуудлыг нь одоо 1450-аад оны үед Йохан Гутенберг гэдэг герман эрхэм шийдсэн байна. Мань хүн болохоор өөрөө уран дарахын мэргэжилтэй. Тэгээд хамгийн анх номыг хүссэн тоогоороо хитэнч хувь хамаагүй хэвлэх боломжийг хүн төрөлхтөнд олгосон. Энэгээр л одоо хүн төрөлхтөнд оюуны бөгөөд техникийн дэвшилт асар их хувь нэмэр оруулсан сууд хүмүүсийн нэг багтаагаад байна. Өөрөө санаачилчдад нийгмийг төрж авч гэсэн үг шүү дээ. Яг гоо Гутенбергээс өмнө бол хэвлэл төхөөрөмжлөл байхын үед байсан. Гэхдээ номыг олон хуваар буюу хүссэн тоогоороо хэвлүүлэх боломж бас тухайд хэцүү байсан. Энийг л одоо Йохан Гутенберг шийдсэн. Тэгээ бас Францын яруу найрагч Виктор Гюго ч гэсэн хэлсэн байдیں۔ Уншаад үзэхээр мань хэлэхдээ Гутенберг хүртэх жилүүдэд агуун сэтгэгч нар хөвчлэн уран барилгаар ба уран зургаар оюун санаа үзэл бодлоо илэрхийлдэг байсан бөгөөд Гутенберг гихч герман хүн гарч ирснээр оюуны бүтээлийг нийт зөв зохистой, логиктой, бис дараалттай түгээх ажлыг одоо хувьсгал болгож хийсэн. Тийм болохоор хүн төрөлхтөн Гутенбергт баярлах ёстой гэж бүр тэртээ Виктор Гюго яруу найрагч маань хэлсэн байдیں۔ Цаг хугацааны үед ч соён гэрэл сэргэн мандалт гэдэг байгаа шүү дээ. Сэргэн мандалт нь хамгийн өртөлж юу нь бол гарсан. Яг он цагийн дараалал бол тийм. Тийм он цагийн дараалал. Тийм. Яг соён гэрлийн одоо тэр хөдөлгөөнд нөлөөлсөн тийм. Яг нөлөөсөн юм бол байна. Гэхдээ бас тийм шууд холбоотой. Шууд байгаа, шууд бус холбооч байгаа. Гэхдээ энийг ярих нь бол бид нар бас дахиад Гутенбергийн үеийг рүү дахиж бас болох хэрэгтэй. Энэ бол одоо за 1512 онд одоо Мартин Лютер гэж одоо герман шашны тэмцэгч ир гарч ирсэн. Шашны тэмцэгч Мартин Лютер гэдэг. Энэ залуу одоо яасан бэ гэхээр тухайн үеийн одоо Европын бичиг үсэггүй нэлийн харанхуй хөдөлгөг. Тэгээд Ромын католикос өмнө одоо бүх гэрхийг гартаа авчихсан. Ерөнхийдөө шашин бурхан хоёр нь ерөнхийдөө нийт улс төрөө хүмүүсийн оюун бодлыг ерөнхийдөө өмчилчихсэн байсан. Яг энэ цаг үед л одоо Мартин Лютер гэж ирхэн гарч ирээд Библийн судрыг герман хэлнээр орчуулах. Тэгээ шашны ялангуяа Ромын католикос өмнө хэл хавхууд идэвхсэн байдал, моралгүй байдлыг эсрэг гарах одоо маш одоо хатан зоргоор тэмцэж гисэн байна. Яг тэмцсэн бэ гэсэн чинь яг тухайн үед нь одоо Европын ард иргэднүүд бичиг үсэггүй харанхуй бүдүүл ядуу байсан. Тэрэн дээр Ромын католикос өмнө нэлээд тоглолт хийсэн байна. Ямар тоглолт хийсэн бэ гэсэн чинь одоо манайд байдагдаа ингээд зовлонтой байж байгаад одоо за ядуу байж байгаа баяжчих ч байт юм уу, зовлонтой байж байгаа даа зарлыг олох болвол лам дээр очоод санаар тунгууд дээр очоод одоо зоосоо өгөөд өргөл барьцаа өгөөд одоо карманд байгаа хамгийн сүүлийн зоосоо бариад лам дотор очоод тэгээ лам дээр одоо мөргөл хийдэг. Энэ дэр мөр тоолоос урчихсан. Энийг Мартин Лютер эсэргүүцсэн. Эсэргүүцээд за Ромын католикос өмнө найз нараа та нар ингэж болохгүй. Эцэн цаан чинь тоглолт явагдаад байна. Нилийн хэл хавал явагдаад байна. Тэгээд ард иргэдэг бүрүүлээ ядуураад та нар одоо хитрхи баяжаад бүгдээрээ баяжаад таргалаа гүжиж суугаа та нар одоо хэрэг алхаа. Гэт анх Ромын католикос өмнө эсрэг бузар булааг нийлжсэн 95 зүйлийн яллах бичээд
Шөнийн цагаар бүх сүмийн хаалгуудад тэгээд одоо гудамжаар ингээд нагаал явуулсан байна. Энийг нь мэдээж дамдар эсвүүцсэн шүү дээ мэдээж. Тэгэхгүй тэгээд ингээл матлуудыг зүгээр ингээд байлгаад байвал дамдар нь өөрөөсөө хоолгүй болно. Тэгээд одоо хүмүүсүүд анзаараа тэмцэж эхэлнэ тийм. Тэмцэх хүмүүст одоо ухаан тэмцэж эхэлнэ, өөрөөсөө жоохон турн одоо хүзэг болно гэдэг шиг явсан байна. Тэгээд тухайн үедээ бас нэг юм байсан. Тэр юу вэ гэхээр Ромын католик сүм бол бурхан болвол зөвхөн татин хэлээр ойлгодог. Тийм болохоор Библийн судрыг өөр хэлнээр орчуулах нь нүгэл юм а гэж ойлгож байсан. Энийг нь Мартин Лютер эсэргүүцээд герман хэлээр орчуулсан. Тэгэхээр одоо тухайн үеийн лам нар Библийн судрыг өөрсдөө латин хэлтэй, тэг Германы одоо иргэдэд одоо тухайн үеийн герман хэлээр ингэж ойлгуулдаг. Тэгсэн чинь Мартин Лютер гарч ирээд за бурхан ганцхан латин хэлтэй гэсэн одоо юм өвчтэй асуудал гаргах болоо. Бурхан болвол ялангуяа Библийн судрын ариун зүйлс болвол хүн болгоны сэтгэл зүрхэнд шингээстэй байдаг. Тухайн хүн өөрөө их хэл дээрээ Библийн судрыг уншаад, ойлгоод, ухаарад амьдралаа зөв голдролд нь оруулвал энэ зүгээр юм а гэл анх өөрийн Библийн судрыг герман хэлээр орчуулахдаа нөгөө миний түрүүний ярьдаг Гутенбергийн хэвлэлт хөрөмжийг ашигласан байна. Энэ Мартин Лютерийн үеэс эхлээл нөгөө протестант гэдэг шашин чинь анх үүсэж ирсэн. Одоо хүн болгоны мэддэг одоо протестант шашин, католик хоёр ч хоорондоо нэлээд ханжнууд шүү дээ. Тийм болохоор протестант гэдэг үг нь болохоор цаанаасаа жоохон эсэргүүцэгч, тэмцэгч гэсэн үгнээс гаралтай. Тэгээ протестант гэдэг юм байна. Яг энэ дээр мэдээ Джон Калвин гэдэг бас шашны тэмцэгч бас байгаа. Тийм. Бүр огт үүсгэхгүй. Гэхдээ нэг мухар сүсэг байдлыг ингэж эсэргүүцсэн юм. Яг шашныг бол 100% эсэргүүцсэн. Зүгээр яг шашин мэдээж шашин байх ёстой. Хүн мэдээж одоо адуус малнаас юугаар ялгаатай бэ? Энэ бол одоо шашинч үү юм уу? Одоо философи өөртөө гэгэрх амьдралыг одоо зөв голдолд оруулах тиймэрхүү юм хэрэгтэй гэдэг. Тэгээд Библийн судрыг их хэлээр л орчуулсан байна. Орчуулад хүн болон Библийн судрыг унших хэрэгтэй. Авахын аваад гээхин гээгээд одоо авах гээх ухаанаар гэдэг шиг л зөвлөсөн байна. Гэхдээ тэгээ мэдээж зүгэрч байгаагүй. Орчуулагдсан чинь мэдээж сүмийн эсэргүүцтэй юм байна. Эсэргүүцээд Мартин Лютерийн амнасанд нь халтах гэж оролдоод занл хийл очоод тэгээ мэдээж түүх юмас нэлээд хав тусламж дэс байж тээ нөгөө. Тухайн үед чинь тэгэл өглөө болгон бурхан нарыг хүнд бэлгэлдэгэ. Одоо бурхан одоо хүнийг 7 хоногт өөрийнхөө дүрийг бүтээсэн гэдэг иймэрхүү үзлийг өмнө нь халсан. Өмнө нь болохоор бурхан өглөө болгон нарыг хүнд бэлгэлдэг биш. Харин дэлхийн бусад гаригуудын хамт нарыг тойрон ирдэг юмаа гэдэг Коперникийн үзлийг одоо дэмжиж байсан бүрүүнээ хүртэл одоо сүмийнхэн амьдаран шатааж ирсэн ташин түүхтэй. Гэхдээ одоо Аз тарж Лютер бол энэ завчлалтанд нарай өртөв. Тэгж явж байсан. Тэгээд Лютерийн үд санаанаас нь болоод Европын дийлэн хүмүүс соён гэгэрлийн эзэн тавигдсан гэж ярьдаг. Гэхдээ яг соён гэгэрэл нь явагдаад хүмүүс нь арай ойлгоод мохос их салсан гэвэл бас хэцүү. Ягаад ихэнх хүмүүс нь бичих үсэггүй харанхуй бүдүүлэгдүү байсан болохоор энэ нэг тийм амжилт олоогүй гэж ярьдаг. Тэгээд яг хуу Библи гиснээс Библийн сутар бол яг хуу германээр орчуулагдсан явдлаас хойш Европын олон улс орнууд Библийг орчуулад тэгээ анх 1609 онд англи хэлний орчуулагдсан байдаг. Ингээ бадангууд шашны тэмцэгч Мартин Лютер маань тэр 15-р зууны Европыг одоо хонхны дугаар гүн өрнөөсөн сэрээс хөтлсөн бол Йохан Гутенберг гэж уран дархан одоо тэр гэгэрлийн хонхны дууг нь цурайт тул гарах замыг л одоо бий болгосон гэж яриад байгаа. Бүгд л одоо нийт ард нийтээрээ бол амьдралын утга учир бид нарт одоо хүсийн амьдрал сүм одоо шашнаас өгөгдсөн зүйл гэж боддог байсан ба шүү дээ. Тэр нэг байлуулсан хүн ард иргэд өөрсдийн гэсэн тийм бодож сэтгэх өөрөө сонгох шийдэх тийм сонголтыг л гаргаж өгсөн шүү дээ. Тухайн чинь хүн болгол одоо бүх амьдралаа шашин даатгачихсан. За одоо төрөөмийн сүл төшөөгөө шиг шашны юм сүл төшөө гээл одоо бурхандаа мөргөөл одоо итгэж байсан талхныхаа хамгийн сүүлийн хэсгийг сүм дээрээ барайл. Одоо карманд байсан хамгийн сүүлийн зосоо барайл сүм дээр очивол тэгээд нэг ламдрын тэрийг наваал одоо уншлах ч юм уу тийм хүнд хийдэг байсан юм байна. Тэрийг л яг Мартин Лютер гэдэг хүн зогсоох гэж оролдсон. Тэг. Яг үнэд бол Европ төвийн өмнөд хэсгийн Итали оронд зэрэг мандалтай үед хүч авч ирсэн. Ялангуяа Флоренц хотод тэгэн модалтын үе нэлээд том урлагийн, уран зургийн нэлээд олон хувьсгал явагдаж байсан. Нэг бол хүмүүст мэдж байгаа. Флоренц хот нь болохоор Алдарт Данте Алигьери, Франческо Петрарк, Донателло, Микеланжело, Да Винчи гэдэг одоо сууд эрхмүүдийн үлгийн нутаг. Тэгээд 15 дугаар зууны
Италид одоо Микеланжело мэн, Дэвид гэсэн одоо алдарт баримлаа, Да Винчи мэн, Мона Лиза зураг, Рафаэль Санти өөрийн Афины сургуульд одоо фреско бүтээлээ төрүүлж ирсэн эд өргөл цаг үе байсан. Гэхдээ яг Итали орн яг улс төрийн хувьд бол нэг тийм сайшаалтай ч байт юм уу, нэг тийм нэгдсэн төрд ороогүй, жоохон эмх замраагүй байсан. Одоо гадны төр үнэл дөрцөөр байгаад улс орн одоо маш олон хэсэгт багтчихсан. Пап бэрхшээлт ус, Неаполь, Венец, Милан, Флоренц зэрэг одоо жижиг бүгдний тусууд, гүн тусууд багтчихсан. Өөр хоорондоо бие биенээ дайтдаг. Яг энэ цаг үед л Италиг дахин цогцлоох нэг хүчтэй үддэгч хэрэгтэй. Манай Итали орныг дахиж одоо нэгтгэж хүчрхэг Итали улсыг байгуулах нэг үддэгч хэрэгтэй гэд Никколо Макиавелли гэсэн алдарт философч түүхч маань өөрийн Фонтеч буюу Итали хэлээр Il Principe гэмэх бүтээлээ төрүүлсэн. Энэ бол монгол хэлний саяхан Мос өдөр хэвлэлийн газраас Фонтеч гэмэх нэрээр гарсан. Подкаст бас хийсэн тийм. Подкаст бас хийгдэж байсан. Итали хэлээр яг Il Principe, Францаар Le Prince, тэгэл англиар мэдээж The Prince, герман хэлээр тэгээд Юст гэдэг гарч ирсэн. За тэгээд Фонтеч ном нь одоо яг юу өгүүлт юм бэ гэдэг одоо цухсгэн дурдвал уг ном нь бол нэг тийм бусад номын шиг адил үнгийн халил яруу сайхан өнгөс огт байхгүй. Харин зүгээр төрийг хэрхэн гартаа авах вэ? Төрийг хэрхэн өдөрдөх вэ? Улс орноо хэрхэн жолоодох вэ гэсэн нэг тийм гарын авлага. Тийм болохоор одоо энэ номын бичвэр маш их амархан. Тэртээ 15 дугаар зуунд бичигдэж байсан хэдий ч ямар ч уншаад ойлгоход маш их амархан ном. Тэгээд энэ номыг ч гэсэн одоо маш олон үе үеийн улс төрийн лидерүүд, кад ноёдууд, Фонтечууд бүгдийн номыг төр барих гарын авлага гэж байнга команда хийж, зарим нь одоо дэгнийхээ доор хийж дэглэж унтдаг байсан. Нийт одоо энэ ном 26 бүлэгтэй. Тэгээд 2-оос 11-р бүлэгт болохоор төрийг хэрхэн гартаа авах вэ? Төрийг гартаа авчгаад түүнийг хэрхэн тогтоон барих вэ? Тухай одоо үйлдэл байна. Фонтеч гэдэг үгтэй жоохон тайлбар хийхэд Фонтеч гэдэг үг нь бол яг англи хэлээр The Prince гэдэг үгээр бичигдсэн боловч одоо хүмүүс ойлгодог шиг хааны хүү, хан хүү гэдэг утгаараа биш. Энэ зүгээр л улс төрийн цол хэрэг юм байна. Одоо хааны удамгүй зүгээр нэг тийм харцаардч гэсэн өөрийнхөө одоо хичээл зүтгэлээр өөрийнхөө виртүүгээр өөрийнхөө авьяас чадвар өөрийнхөө залхимхээр Фонтеч болох боломжтой. Тийм. Гэсэн санааг бас аягүй сайн тусгасан гэсэн үг шүү дээ. Тэр бас тусгасан. Өмнө нь бол яг тэр нөгөө подкаст нэр хийсэн мэдээч ингэдэг бол аягүй олон зам зөвхөн одоо тэр ураг юуны хаягаар улс орноо чон төрний хэлдэг байсан гэж ойлгосон шүү дээ. Тийм. Яг хоо энэ ном хэрхэн бичигдсэн бэ гэд бодонгууд Макиавелли өөрөө одоо Медичигийн гэр бүл тэгээд ялангуяа Лоренцо де Медичи гийн гэр бүлийнхэн төрийн эрхэнд гарсан чинь Макиавеллиг маань одоо цүлэгт явуулсан. Яг гоо цаад одоо цүлэгт уусан шалтгаан бол нэлийн урт. Тэр яг гоо дараа ярина. Тэгсэн чинь мань хүн цүлэгт байхдаа Лоренцо де Медичи зориулж өгнө бичсэн байна. Та одоо эрхэм одоо Лоренцо де Медичи минь ээ. Би энэ тань номыг одоо тусгаж байна. Энэ номыг та хараанд аваад энэ номыг анхаарч үзээд тэгээд энэ номын философоор одоо нэгдсэн Итали улсыг байгуулна гэж бичижсэн. Тэгээд одоо энэ номын 18 дахь бүлэгт одоо маш сонирхолтой хэсэг байгаа. Тэрэн дээр болохоор ингэж байгаа. Фонтеч хүн заавал шудраг байх албагүй. Фонтеч хүн заавал сайн сайхан чанарыг өөртөө шингээсэн байх албагүй. Харин дижил харагдах ёстой гэж бичсэн байна. Хүмүүсийг өөртөө итгүүлэхийн тулд. Тухайн Фонтеч өөрөө шудраг сайхан биш боловч арт түмэндээ дижил харагдах ёстой. Тэгж харагдаж байж төрийг гартаа аваад тэгээд төрийг сайхан үдтээд явна. Яг хөө зарим хүмүүс энийг сонсоод жоохон муухай хоёр нүртэй гэж бодож болохч. Макиавелли маань нэг тийм утоп зүйлийг нэг тийм бодит байдалтай холбоод бодит байдал дээр ямар ч улс төрч одоо шудраг байдгүй маа. Зөвхөн шудраг царайлт юм аа л гэж одоо номдоо бичсэн байна. Мань хүн өөрөө ч гэсэн номдоо бичсэн байт. Хүмүүс хөвчлэн хүний гадаад төрх байдлаар шинждэг. Магадгүй одоо чинь зарим хүмүүс одоо шудраг бус одоо худалч шудраг биш гэдгийг мэдчих байсан ч дийлэнх ихэнх маасууд тэрийг мэддэггүй. Зүгээр ингээд гой сайхан яриа би явж байгаа байдал нь итгэл одоо саналаа өгөөл. Тэгээд тэгээд амлалтанд нь итгэл одоо төрийг нэртэл гэсэн үг. Тийм болохоор энэ номыг ингээд уншингууд ерөнхийдөө Монголын улс төр их сайн харагддаг. Ерөнхийдөө за монголч гэлтгүй ер нь улс төрчтэй нүүр царайг их хардаг. Тийм болохоор энэ номыг бол монгол хүн заавал унших ёстой ном. Ягаад энэ номыг унших ёстой вэ гэхээр ямар нэгэн тийм Уянгийн халилтай яруу найргийн үгэлэгтэй гой сайхан үгээр бичгтэйгүү. Хамгийн гол ямар ч насны, ямар ч ажил мэргэжилтэй, ямар ч оюуны потенциалтай хүмүүс уншаал өө юм тийм биш үү, ийм биш тэгээд ойлгочдөг.
Тийм болохоор энэ ном бол маш сайхан ном. Энэ ном дээр сүүлийн зүйлийг хэлвэл Никколо Макиавелли энэ ном дээр унтгайч хүн арслан ба үнэг шиг байх ёстой буюу арслан үнэг хоёрын аль альнийх нь шинжийг үр дагуулсан байх ёстой гэж. За арслан үнэг хоёрын шинж юу вэ гэхээр за одоо занал дэснийг айлахын тулд жоохон арслан шиг догшин байх ёстой. Тэгээд элдв өрх занга залмихтэй хавханд орохгүй тулд үнэг шиг залтай байх ёстой. Чинь одоо арслан бол яг мэдээж одоо хүчтэй догшин ширүүн хүмүүсийг айлгадаг ширнэ. Нэг хавханд орсон бол хавхнаас нэг гарч чаддаггүй. Тэгээд үнэг чомчуудын бус хүмүүсийг айлгадаг. Харин одоо үнэг бол залмихтэй учраас ямар ч хавхнаас холуур гарчдаг болохоор бусдуудыг айлгадаг арслан шиг залмихтэй ямарваа нэг хэцүү байдлаас гарчдаг үнэг шиг байх ёстой гэж. Энэ хоёр одоо байдлыг өөртөө шингээж байж л одоо хунтайч хүн жинхэнэ Никколо Макиавеллигийн ил принципе хунтайжл болох ягууртай гэж. Гэртээ 1500-д хэлсэн байт номонд. Тэгээ бодонгууд одоо ингээд энэ ярианаас ингээд дүгнвэл улс төрчин заавал үнэн шударга моралтай байх албагүй. Харин тийм байж л одоо улс төрд гарах ёстой. Юм тэгжиж байдаг. Өмнө тэгжиж байсан, одоо тэгж байгаа. Ирээдүйд тэгхэж болно гэж Макиавелли маань номонд бичсэн. Гэхдээ яг хуу тэг төрийнхэнд гарчгаад заавал муу юм хийнэ гэсэн одоо зүйл биш. Яг хуу төрийн ихэнд одоо жоохон өөрөөс нь илүү муу хүн байвал одоо тэрийг жоохон одоо авч хаяхтаа илүү одоо уран арга. Одоо жишээ нь уран илтгэлийн аргаж гэдэг юм бага танигдах. Төрийн их барьж байгаа удирдахж байгаа жоохон шүүмжлэх. Сул талыг нь олж харах. Сул талыг нь олон нийтэд дэлгэх. Тэгж байж уран яруу залмихтэй аргаар төрийн ихэнд гарчгаад тэгээд өмнө зовж байсан ард иргэдээ зовлонгоос нь баг зэрэг салгаад тэгээд гоё бүрэн жаргах нь ч одоо яшээ одоо зовлонгийн одоо нэмгэлэх л одоо ийм ариун үстэл тулах юм байна. Тийм болохоор л хунтайч ном болвол улс төрийн философийн ялангуяа одоо реалист онлын эцэг гэж яригддаг. Тэг хүмүүс ч одоо юу гэдэг бэлэн сэтгэлтэй болсон санагдаад байхгүй юм биш үү ингээд харангуйт. Улс төрийн мэдлэг зүгээр ингээд үзий адил болцсон. Зүгээр яг хар маасны хар би харыг юм ялахгүй жинхэнэ мэдлэг тэ андуураад юм өөртөндөө итгэлгүй ч юм уу нэг тийм суралцсан мэддийгсэн тийм ухаангүй байгаа даа шаардлагатай нийтээр тэр нэг амар фэйсбુક дээр харагддаг зэрэг ингээд 76 гишүүний одоо тусдаа нэг тийм пэйжтэй болчихлоо гişүүд чинь тэнгуут доор ингээд амар ичмээр бүр 30-д 40-д хүмүүс тэнийг авгаамаа гэдэг ч юм уу ингээд бүр амар ямар ч мэдлэггүй гэдэг нь ойлгомжтойгоор ингээд одоо эсэргүүцлээ үзүүлж байгаа байхгүй юу. Тэнгуут одоо бэлэн мэдээллүүдийг аваад өөрөө судлаа ч юм уу одоо тэр тухайн улс төрийн философиг ойлгохыг нэмэр болъё ч юм уу тэр талаар юм бодохгүй байгаа байхгүй. Тэгээд сэргэн хандалтыг хувьсгалчаад яг нь шашныг эсэргүүцэж байгаа штэ тухайн одоо тэр яагаад тэрний холбоос аваад бэлэн юм дуртай ч юм уу одоо Монгол төр ярих юм бол тухайн үед бол шашинд одоо хит авцсан байсан учраас тэр шашны шүүмжлээд одоо жоохон сэхэрүүл өмнөх мэдлэгийг одоо жоохон задраасан биш жоохон юм дий шок өгөөд тэнгүүд Монголд яг тэр юмны тийм болохгүй байхгүй өөртөө нэгт сурч судлыг гэсэн бас тийм сонирхол байхгүй зөвхөн амьдралдаа л ингээд аж ахуйн байдалтай ингээд уламжлал сэтгэлгээр яваад байгаа. Тэр бас одоо ч гэсэн юм тийм шашныг бүүн хийсэн юм хэрэгтэй гэсэн үгсүүд. Тийм бас одоо тэртээ 1500-д одоо Роми католик сүмийн хэл хахуултай моралгүй байдлыг шүүмжилжсэн Мател Лютер шиг бас шашны тэмцэгч яг Монголд бол хэрэгтэй. Тэгж өөр ингэсэн лимиттэй байх хэрэгтэй. Одоо шашнуудч болно. Шашнууд нь одоо хүм өөрийн асуудал. Гэхдээ шүтгэж байгаа шашнаа сайн судалж иж л мэдээж шүтгэх хэрэгтэй. Одоо буддизм гэж үе, индуизм гэж үе, төвдийн буддизм чинь одоо жинхэнэ индуизмээс ямар ад ялгаатай юм гэдгийг бас судлах хэрэгтэй байх уу. Яг энэтэй адилхан соёл иргэншилтэй улсын иргэн хүм бол мэдээж нийгмийн амтан бас улс төрийн амтан. Тийм болохоор хүсвэн эсвэл бид нар улс төрийг сонирхох хэрэгтэй. Сонирхохдоо бүр нийтийн судалгаа хийгээд академик төвшин судлахгүй ч гэсэн зөвхөн улс төрийн юм байдаг юм шүү. Улс төрчдийн юм байдаг юм шүү. Гэт улс төрийг жоохон толтгох юм улс төрийн боловсрол бас хэрэгтэй. Тэгж байж л одоо сонгуультай зөв санал өгнө. Зөв хүний сонгомж гэдэг юм. Тийм болохоор одоо хунтайч номыг уншаал ялангуяа сонгуультай идэвхтэй оролцоод зөв хүнээ дугуйлаад тэгжлэх шаардлагатай байна. Яг хуу хунтайч номон дээр одоо нэмжлэхэд энэ ном эхний грек-ромын үеэс цэрэгэн мандалтын үеийг хүртэлх бүх аваа жанжид хаадуудын бас үйл явдлыг бичсэн. Энэ болгоныг нь одоо Монстрийн газраас гаргасан хунтайч номын хэвлэлээр
тусгай тайлбар гаргаад энэ бүгдийг жагсааж маш илүү тайлбарсан. Тийм болохоор энэ номыг унших гэж уншиж байсан хүмүүс монтаж номыг ойлгоно. Хажуугаар нь номд гарч байгаа тэр ойлгомжгүй ч байд юм уу, ойлгомжгүй санагдсан түүхэн дөрвөдөг ч гэсэн тайлбар төлөөс нь уншаад нэлээд бас түүхийн мэдлэгтэй, түүхэн хүмүүсийн намтрын мэдлэгтэй болох юм сайхан боломжтой гэж явж байгаа. Тэгээд яг хуу сэргэн мандалд явлаа. Тэгээд нэг хэсэг бас жоохон завсардсан мэдээж. Завсардж байж байгаад жинхэнэ Францын соён гэгэрлийн хөдөлгөөн гэж анх суурь тавьсан. Суурь тавихдаа анх хэмжээчгэрх хаан засаг буюу одоо Францын хаан тулсын үед одоо үнсүрэ тавьсан. Хүмүүс оны мэддэг Луи 14 буюу одоо Людвиг 14 хаан гэж байсан. Энэ хаан болохоор 1965 онд өгд болсон. Тэгээ уг хаан маань одоо бурхнаас заягдсан Францын хаан буюу хэмжээчгэрхт эзэн дэцгсэн ийм одоо нэр тодтолтой байсан. Тэгээд түүнийг үлдээсэн одоо Франц улс нь одоо яг тухайн үедээ одоо нэлээд хөгжиж өгсөн өмнөх 100 тайцруулаад одоо хөгжил дэвшил бүтээн байгуулалт агуу сайхан одоо орд харшуудтай байсан боловч ард иргэд бол тийм биш. Нилээн ядуу, нилээн хэцүү байсан. Тэгээ одоо нийгмийн шудраг бус байдалд одоо нилээн газар авчихсан. Одоо шудраг бусын хөнгөл болоод нилээн том болчихсон байсан үе. Тэгээд нийт хүн амын одоо 1% нь язгуурт нь үед бүхэл одоо газрыг өмчилж өгсөн. Дээр нэг католик сүмийнхэн дээр нь одоо онцгой эрх ям байдалдаг. Жирийн иргэд буюу одоо газар тариалт, хөдөөнүүдийн газар тариалтнчид харцаар дэргэд нэлээд доогоор байсвартай, нэлээд ядуу амьдралтай. Тэгээ арай гэж одоо хүн төчөр ажил хийгээд амиа зогоодог хүмүүсийн татвар нэлээх. Жил болгон татвар нэмэгддэг. Тэгээд одоо та нар одоо бидний татварыг нэмээ гэдээ эсэг гүцэх боломж байхгүй. Төрөө эсэг гүцэх гэхээр шорон гэмдээ чороод тэгээд одоо эрүүдэн шүтдэг. Ийм одоо хүн төлөвлөлтний бас л одоо хар бараан л үе байсан. Тэр үед яг мэдээж хааны гэр бүлийг одоо хэмжээж шүүрэхээр одоо хаан засгаа барьдаг байсан. Хаан одоо хэний ч юм хариуцлага хүлээхгүй. Хожим нь нас барсныхаа дараа бурхны өмнөд хариуцлага хүлээнэ гэсэн нэг тийм сонин философитой байсан. Барыг нөгөө нэг хинч намаа шүүх хэрэггүй бурхан шүүх хэрэгтэй л байсан шүү дээ. Тэгээд одоо католик сүм хийдүүд нь ард ирдэг одоо бичиг үсэггүй мэдлэггүй дэлгэн дуулаар нэлийн мүлжиж сорж дарангуулдаг байсан. Энэ одоо эзэгтэй цаг үед хэсэг залуус нэгдээд Парисын 6 дахь дүүрэгт байдаг Прокоп гэдэг кофе одоо манай хавьд кофе шоп юм да, кофе шоп байсан. Тэгээд кафений газар. Энэ кафед 5-6 залуус нэгдээд ингээд одоо нийгмийн өөрчлөлөө, нийгмийн шинжилгээ, ард иргэд жоохон соён гээрүүлээ гэж хоорондоо ярилцдаг байсан. Яг хоо тухайн үед манай хавьд буу болох юм да. Одоо ингээд нэг тийм дугуй ширээнд нэг хитэн залуус суучаал тгий тийм биш үү юм шүү гэж ярьдаг. Тийм тухайд нэмдэж 20-тай байсан. Тийм болохоор одоо шөнийн цагаар нууцаар уулздаг байсан. Уулзаж байж байгаад тухайн үед бол Англи, Голланд гэдэг улсууд нэг тийм хувь хүний эрхчлөөний тухай ондог хэлэдэм боловсруулсан байсан боловч яг хөрснөөр болсон бол арай бугааг байсан. Нөгөө залуус чинь бас дахиж нэгдээд за эрт дээр үед эртний грекийн философчд, эртний грект арчил химэх нэг тийм систем байна. Энэ систем бол ард иргэд нь өөрсдөө төртөгчөө сонгодог. Улсаа өдөртөж чадахгүй бол хариуцлага тооцдог. Төрийн шийдвэрт ард иргэд нь өөрсдөө бүгдээрээ гар бие оролцдог ийм гоо систем байна. Энийг яаранхүү бид нэр хөрсөндөө болох юм биш үү гэж хоорондоо ярилцаад тэгээд энэ хийсэн залуус өөрсдөө ном бүтээлээ төрүүлж эхэлсэн. Эдгээр залуус нь одоо ирээдүйн агуу философч болох Жан-Жак Руссо, Дидро, Волтер, Даламбер, Монтескью гэсэн залуус байсан. Тэгээд тэд нар болон орой болгон уулзсан одоо урд кофе тавина, одоо вино тавина, пиав ууж байгаа хоорондоо буу хална. Тэгтээ тэгэл одоо философи, урлаг, улс төр эрхчлөө гэдэг хүндрэлт маш хэрэгтэй сэдвээр хоорондоо ярилцаад зарим нь бас номоо биччихсэн. Жишээ нь одоо Руссо одоо нийгмийн гэрээ номоо бичиж эхэлчихэд нөгөө хүмүүстэй хэлдэг. За одоо Монтескью минэч гэдэг юм уу? За Волтер минэ. Төгшин юм гоё ном биччихлээ. Гоё ном эхэлж байна. Чиний санаа юу байна? Нэгүүд нөгөөд бас санаа хэлдэг. Ингэж явж байгаа л Монтескью маань хуулийн сүнс номоо, Персийн загтлууд номоо, Дидро, Даламбер хоёр өөрсдийн нөгөө энциклопеди буюу нэвтрэх төл номоо, Волтер нөгөө кандид буюу өдөр хүзэл гэсэн номоо анх бичиж төрөж эхэлсэн түүхтэй. Энэ л бол мэдээж одоо Францын соён гэрэл болох. Тэгээд соён гэрлийн үнд суурь тавигдаад Францын хувьсгал болсон одоо маш том үнд суурь байсан. Яг энд нь бол мэдээж ганцхан хэмжээлгүй мэдээж одоо хэмжээж хүрэхт хаан засагтай гомцсон иргэдийн одоо гоморхол уур хилэнж байгаа. Тэгээд тухайн үеийн эдийн засаг хямралж бас байгаа. Тэгээд яг хоо
энэ дээр ингэж явах одоо нэмж хэлэхэд ягаад Франц одоо хувьсгал болохоос хэдхэн жилийн өмнө Франц улс одоо эдийн засаг бүр дампуураад одоо эдийн засгийн бүх хямралд очихсон. Ягаад хямралд орсон бэ гэсэн чинь тухайн үед нь одоо Америк нэгдсэн улс Их Британий колониос гарах гэдэг тусаа тогтнолын дайн хийжсэн. Тусаа тогтнолын дайнд нь Францын хаан Луи 16 цэргийн хүчээ одоо ус онгоц цэргүүд нэлээд мөнгөнд тусгал зааж өгсөн. Бараг усынхаа сан хөмөргийн бараг 30-аас 40 гэж яригддаг. Зарим судлаач үздэг. Ихэнх хувийг энэ төр Америкуудад зарцуулсан. Тэгсэн чинь Америкууд нь тусгай тогтносон. Франц нь өөрсдөө хосорцсон. Бас энэ бол бас Америкчууд тулсан тусламж нь бас Францын хувьсгал болох өөр нэг шалтгаан гэж бас яригддаг. Энэ бас их сонирхолтой. Одоо ингэж л одоо Францын соён гэрлийн төлөөлөгчд маань одоо Францыг дээр нь бас Европыг соён гэрүүлээд ард гэрдийг нь хонхны дуугаар сэрээгээд тэгэд одоо бид хэдний сайн мэддэг одоо хонхны дуу гэдэг дууны үг шиг одоо өвлөг хонхны дуу нь өртөөлөнхөн зурайцаар өргөн талыг туулсан юм а гэж ийм зөв түүхийн явартай юм да гэж. Францын хувьсгал хэдэн онд лээ? 1789 онд. Гэхдээ Францын хувьсгал гарчгаад бүх сайхан болсон гэсэн үг бол биш. Дотор нь мэдээж 6 жил бөөн одоо бужигна болсон, бөөн алаан хяндлага болсон, одоо улс төрийн систем нэлээд олон солигдсон. Тийм болохоор оюуны хувьсгал ялангуяа соён гэрэл чинь дан ингээд ганцхан юм ийгэл цэлэм завчаал өсдөг юм бол биш. Нэлээд олон цаг хугацаа хэрэгтэй. Яг манайх монголчууд одоо 1990 оноос хойш арчилж шилжээд чөлөөд эдийн засгтай одоо аливаа философийн ус төрийн номыг ямар ч цензургүй уншдаг болсон боловч чимс цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ яг хуу цаг хэрэгтэй бид нар болов уу гэдээ одоо зүгээр гэртээ суугаад гизээ хэвтэж болохгүй. Мэдээж хүмүүс болгон л тэнийх төлөө мэдээж явах хэрэгтэй л гэж. Сая дурдсан хуулийн амин сүнс нийгмийн гэрэгчээр нь ур хуулиар сурдаг хүмүүс уншаад гэж би ойлгодог байсан. Тэгээд сая нөгөө нэг үндсэн хуулийн өөрчлөлт болоод эрүүдэн шүүх бичлэг цацагдаал тэнгуут ингээд үеийнх нэрээ шоконд орж байгаа хгүй зүгээр ингээд нэг тийм Америк мөрөөдлөөр яваадсан гэдэг амар ойлгож байна. Зүгээр л одоо таалсан зүйлийг үзээл уншаал яваад исэн чинь яг ингээд хурсан дээр бусан чи Монголд юу болж байгаа, Стүн юу болж байгаа гэдгийг ямар ч мэдлэхгүй гэдгээ ямар юмныхан талд орохож мэдлэхгүй байдалд орж байгаа байхгүй. Тэгээд ингээд найсан нартаа орой морой ингээд пив уугаалсан юм байна. Улс төр болж байна гэхээр хин ч юуч мэдэхгүй. Гэтэл хэдүүлээ улс төрийн мэдлэлтэй байх хэрэгтэй юм яриачтэй. Тэг хориг гарчаад гэж баг бодож байгаа байхгүй. Тийм болохоор бас подкастыг нэрээ гэж. Тэгээд тэгвэл энэ бас Монгол хүмүүс болгоны л санаа зовх асуудал. Тэгж хүмүүс болгон улс төрийг нэг тийм гүнзгий судлах албагүй ч гэсэн улс төрийн гаш хатны бэлтгэнтэй байх хэрэгтэй. Ядаж үндсэн хууль гэж юу юм бэ? Үндсэн хуульд ямар залт байх хэрэгтэй юм бэ? Төрийн эрхийг хэрхэн байрлах хэрэгтэй юм бэ? Одоо хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх байгууллага, шүүх байгууллага нь хоорондоо одоо бие биенээсээ хараад бус байх хэрэгтэй гэдгийг л одоо манайхан одоо маш илүү судлаад л гэх хэрэгтэй. Тэр болгоныг нь одоо энэ Францын соён гэрээлийн төлөөлөгчид өөрсдийнхөө номонд маш сайн дурдсан байдаг. Улс төр над тэрэггүй, би улс төр сонирхдаггүйгээд зүгээр байж болохгүй. Эдгээр номнууд унших хэрэгтэй. Уншихтаа зүгээр ингээд халтурдаад номоо эргүүлээд унших биш. Ойлгомжтой зүйлээ гэж тэрийг унших хэрэгтэй. Эсвэл номоо уншиж чагсан арай илүү өөрөөс нь ойлгох зүйнтэй сайхан хилцүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь тэгээ номоо уншиж чад зүг ойлгоод тэрийг ингээд үгээр илэрхийлэх чинь бас нэлээд чухал болохоор бас номын хилцүүлэг хийх ч үгүй юм уу, номын подкаст хийх, номын тэмдэглэл хөтлөх, эсвэл өөр нэлээд гоё бичсэн номын тэмдэглэлийг унших бас нэлээд чухал юм байна. Яг хүмүүс мэдээж үндсэн хуулийн тухай нэлээд өргөн мэдлэгтэй байх албагүй. Өөртөө ингээд бодонгууд Монгол улсын иргэдийн хэдэн хувийн үндсэн хуулийн мэдлэгтэй юм бэ гэж бодсон. Хаан байсан хөвсгөл дамждаг, хатгалын хажууд дамждаг нэг юм ээ. Үндсэн хуулийн мэдлэгтэй асуул байна уу одоо мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор ядаж нэг төрийн мэдлэгтэй, философийн анхан шатны мэдлэгтэй, хуулийн анхан шатны мэдлэгтэй логон байх ёстой юм байна. Тийм. Яг хоо гадаадын яг хоо соён гэрлийн Европын герман хэлтэй бичигдсэн, францаар бичигдсэн, англиар бичигдсэн нэлээд олон философийн бүтлүүд байгаа боловч тэр болгоныг нь монгол хэлнээ маш зөв орчуулах гэдэг чинь маш хэцүү. Ялангуяа өрний философийн нэр томьёо гэдэг чинь монгол хэлний бухад бас заримдаа хэцүү байдаг. Зарим үг нэр томьёо монгол хэлэнд бас байдгүй. Тэр болгоныг нь монгол хэл рүү аваад тэгээд одоо кириллээр галгалуулаад бас монголын үсэнд буулгах жишээ бас байгаа. Тийм болохоор энэ улс төрийн ялангуяа философийн ном бүтээлүүдийг монгол хэлээр уншихдаа маш чухал, маш одоо анхааралтай авч маш боломжтой унших. Яг одоо монстр хэлний газар бол нийгмийн ухаан гэж одоо төсөл үүсгээд тэрэн дээр одоо нийгмийн гэрээ
хуулийн амин сүнс. Тэгэл Фройдийн Тотемба табу гэсэн номнууд. Тэгээд Макиавеллигийн Фантаж гэсэн номнуудыг ингээд цуулуулга гаргаж байгаа. Энэ дээр нь бол орчуулга дээр маш сайн анхаардаг, олон хэлээс ингэж тулгаж орчуулна, зарим нь засна. Хүн бол мэдээж философи номыг шууд уншиж ойлгох гэж байхгүй. Зарим хэцүү хүндрэлтэй асуудал байгаа. Тэр болгоныг нь футнотоор тайлбарлан маш ямар ч хүн уншаад ойлгомжтой байдлаар бичихийг зөвлөд юм байна. Үсэд маань Монголын ерөнхийлөгч болон парламентын засаглалтын тэгээд тэр засаглалтын түүх нь угаас нь Европ руу үүсэлт болж байгаа хөөх. Түүх заавал мэдэх шаардлагатай болж байгаа тийм. Бүрэн соёлыг ярьсан улс гэж мэдээж байхгүй. Одоо шудраг ус гэдэг нэг тийм уулын оргил байвал уулын оргилд нь хүрчихсэн ямар ч улс байхгүй. Тэрийг бол мэдээж ойлгох ёстой. Яг хоо Америк нэгдсэн улсууд юм уу, Франц ч гэдэг юм уу, Голланд, Швед, Норвег гэдэг улсууд мэдээж дэлхийд яг арчлалынхаа чансаагаар, авилгалынхаа чансаагаар мэдээж арай гайгүй явж байгаа боловч нүдэн дарагддаггүй, чихэн сонсогддаггүй мэдээж юу бол байгаа. Бүрэн соёныг ярьсан ард түмэнчүүд юм уу, цэвэр шудраг улс төртэй улс гэж одоо дэлхийд одоо ганц байхгүй болохоор одоо бидний одоо ганц хүсэгчүүд юм уу, ганц одоо оролдох зүйл болвол одоо шудраг бус байдлыг нь одоо багасгах тийм одоо үйлстэл одоо нүд тулгаж чадах. Өөртөө одоо ялгаж салах. За би хувьдаа ингэж бодсон байхгүй юу? Хүмүүсийн нийтээрээ улс төрийн мэдлэггүй байгаа юм бас нэг чашнаас гадна уламжлалт авч явж байгаа зүйл маань хаан цэцэглэлийн үе буюу 13 дугаар зууны үеэс ихтэй одоо Чингис хааны нэг хааны шүтэх одоо тэр символ яваад байгаа. Тэгэнгүүт хар арга бодоод үзэхэд нэг хүнийг одоо шүтэх буюу өөрийнх нь ерөөсөө өөрийнхөө хүч чадлыг ерөөсөө мэдрэхгүй байгаа. Өөрөө юу хийж чадах вэ? Анзаарахгүйгээр хин нэгэн өөрөөс нь асар илүү хүчтэй хүн гарч ирээд одоо тэр хүний их мэдлэг захирагдчихвал ингээд улс орон сайхан хөгжинэ гэдэг үзэл бодолтой байгаа. Тэгээд гэсэн чинь хүмүүс ингээд сая Game of Thrones үзээд улс төрийн амар мэдлэгтэй болоод нэгнэ. Гэтэ би бол Game of Thrones үзээгүй. Үзүүн байна. Улс төр судлаач юм мэдээлэл жоох ярьчих. Би ч 2018 он хүртэл Game of Thrones-ыг огт үзээгүй байсан. Яг хөө Game of Thrones-ыг үзээгүй дэлхийн хүн амын бараг 0.001% төлөөлөл нь хоёулаа юм байгаа юм шиг байна. Гэхдээ яг хөө нэдлэн одоо найзууд минь одоо намайг шахаад энэ одоо сериалыг үзсэн. Энэ одоо ягаад тийм Game of Thrones гэдэг одоо цуврал ягаад тийм алдартай байна вэ гэхээр яг л ингэ явж Никола Макиавеллигийн Фантаж гэдэг номын философиалыг тарж чаддаг. Одоо тэгэл одоо Game of Thrones-ыг одоо улс төрийн бодлогууд, залжин арга мэхүүд нөгөө одоо өрсөлдөгч одоо их юм уу гэж гэдэг хэрхэн төрийн ихэнд гарах вэ гэсэн одоо залд мэхтэй аргууд чинь бүгдээрээ энэ Фантаж гэдэг номд бичигдсэн байна. Ганцхан Game of Thrones гэлтгүй одоо хүмүүст мэддэг House of Cards гэдэг олон ангит кино байна. Тэрний гол дүр Frank Underwood ч гэсэн өөрөө болохоор яг хоо бусд хүмүүсний одоо шудраг ерөнхийлөгч, сайн ерөнхийлөгч гэж хардаг боловч мэдээж яг цаанаа бол тийм бол биш. Өөрөө бол одоо Никола Макиавелли маань өдөртөгч хүн шудраг байх албагүй, шудраг царайлах ёстой гэж хэлснийг нь Frank Underwood яг л хүснээр буулгаад одоо олонний өмнөдөө гарахтаа, гараад талхтаа ч гэдэм үү одоо илхий тавихтаа маш шудраг харагддаг, сайхан харагддаг боловч хөшрийн цаан бол тэгэл одоо хүний яадаг жоохон бабал гэдэг байхгүй. Юм бабаа. Тийм болохоор Game of Thrones-ийн одоо тэр хаадууд, хаттууд хүний жоохон зөв үз хүргэсэн зөвүүн дөрүүдийн одоо доторх бодрлууд, философи нь бүгдээрээ энэ Никола Макиавеллигийн Фантаж гэдэг номоос л одоо холбоотой. Тийм болохоор ялангуяа манай залуус за тэгээд ялангуяа хөгжүүлж байна уу хүүхдүүд ер нь ямар насны хүний номыг уншаал ихэд улс төр чи ийм байт юм биш үү? Ийм байт юм биш үү гэдэг одоо захтанцсан газар мэжин гэдэг шиг л юм бол тээ. Тэгээ энэ бол мэдээж маш чухал ном. Яг зарим хүмүүс нь одоо моралгүй маш одоо муухай ном гэж ярьдаг. Зарим нь бол энэ одоо маш реалист, маш бодиттой нийц ном гэж ярьдаг. Тийм болохоор одоо уншаад авкийг явахнаар л одоо уншвал зүгээр юм байна. Масадраас гаргасан подкастыг сонсох заавал нөгөө зөвхөн улс төрийн их баригч биш удирдах албан тушаал ямар нэг юм зохицуулдаг одоо шийдвэр гаргах их мэдлэлтэй ойлгох гэвэл түүний танихыг л бас үнсэн хэрэгтэй. Үнсэн байх шүү дээ. Юу л сонирхсан. Энэ цаавал улс төрч биш. Зүгээр нэг тийм жирийн хүн. Одоо нэг сайхан гэр бүлийн сайхан гишүүн эсвэл нэг тийм дөнгөж сургуулиуд төгсөөд ажилд орж байгаа залуу ч гэсэн энийг уншаад заавал энийг нь одоо даган бүрт халбгүйч гэсэн тэрхэн одоо хүмүүстэй зүг хацах бай.
одоо ажлын газрынх нь одоо муухай хацаатай байвал өөдөөс жоохон архираад байл мэдээж хэцүү. Тэгвэл мэдээж аргыг нь олох хэвээр жоохон үнэг шиг залтай байх хэвээр. Гэтэ залтай байлаа гэдэг үнийг хоригж болохгүй. Тийм болохоор нийгэмд хэрхэн хөлөө олох вэ? Өөрийгөө өөртөө хэрхэн ажрал авчрах вэ? Хэрхэн одоо бусдын хорлонд үйлд үтгэхгүй вэ гэдэг л одоо юм тийм амьдралын л бараа арга юм байна. Заавал устөрч бол биш. Тэ мэдээж ганцхан хүнтэйч биш нэлээд өдөр соён гэгэрлийн үеийн нэлээд сайхан номнууд байна. Нийгмийн гэрээ байна. Ганцын Английн, Германы Иммануэл Кантын номнууд ч байна. Нэлээд олон уншиж явах хэрэгтэй юм байна. Бүр амар хүндлэн мессеж их. Франц, Италийн орнуудад энэ настайд юм хүүхдээ насанд хүрсэн гэж зөвшөөрдөг. Эсвэл ингээд бие даад сонголт их юм нэлтэй яах вэ? Яг Монголоос мэдээж өөр л байгаа. Яг мэдээж өөр л дөө. Гэхдээ яг Францын аав ээжүүд хүүхдтэйг харьцаа бол мэдээж манайхаас өөр болол өөр. Итгэх нэгт боломжтой нэг тийм байхгүй. Бүр багаас нь одоо нэг тийм чөлөөтэй ингээд мэдлэг сонгох ч үгүй юм уу? Өөрөөр одоо байлгах, ялангуяа эрх дураар нөсгөх. Гэхдээ эрх дураар нөсгөлөө гэж шууд дур дураар байлгах бол биш. Гэхдээ бол Франц хүүхдүүд бол за нэг тийм заацсан нас бол байхгүй. Гэхдээ одоо 10 11 хүрж байгаа хүүхдүүд бол Монгол хүүхдүүдийг бол арай нэг тийм сэтгэлээрээ хэд арай нэг өөр, арай нэг тийм чөлөөтэй. Манай аав ээжүүд чинь одоо хүүхдүүдээ одоо жоохон одоо юм ярьж байгаа гот. За чи одоо битээ том үнээр дороод одоо өрөөнд доош тоглох гэж өгдөг. Франц бол тийм биш. Чи одоо байж ороод тэр том хүмүүс одоо ямар одоо юмыг одоо аргументыг хэрхэн илэрхийлдэг. Одоо асуудлыг яаж шийддэг, ямар одоо дистаралтай, логиктэй шийддэг гэдгийг ингээд яриад байхад нөгөө хүүхд чинь сонсоод арай илүү ирээдүйд ингээд насан туршид аливаа хүнд харьцахтаа арай илүү уужуу тайван дистаралтай, логиктэй юм бодож итгэдэг юм байна. Шүнцтэй төлөвлөрөө биш тийм. Шууд эмоцоор бол биш. Яг гоо зарим одоо хүмүүс чинь аргумент эсрэг аргумент хэлж чаддгүй. Тэгээ жоохон мэдлэг нь хүрхгүй болоод ирэнгүүтээ одоо уурлаад нөгөө хүнийг хувийн талаас нь муулаад ч юм уу донтлох үзэл харагддаг. Энийг нь яг гоо зах Франц гэлтгүүдээ тэгээ бусад улсуудын аав ээжүүд ер нь багаас нь ингэж нийгэмдээ өөрчлөлт. Энд дэр мэдээж хүүхдийн ном бас маш чухал үүрэгтэй. Хүүхдийн ном, хүүхдийн комикс, хүүхдийн зурагт ном бас маш хэрэгтэй. Яг зарим аав ээжүүд чинь хэлдэг шүү дээ. Одоо би чамайг одоо хүн болгож өсөглөө. Чи одоо аав ээжийнхээ ачиг хариул. Одоо магадгүй ээж нь одоо ангаа ухааныг сургуульд очиадаагүй бол заавал охиныгоо дангах дуруулаад эмч болох гэж одоо хүчээр одоо чичирдэгч байт юм. Энд ч бас одоо бас жоохон буруу үзэл байна. Буруу үзэгдэл болдооч бас олон нийтээр амар танил үзэгдэл. Танил үзэгдэлтэй. Би зүгээр яагаад нийтээрээ яг үдид улс төрийн мэдлэг юм сонирхол багтаа юм шалтгааныг хардаж одоо сэрдэж гэх юм уу. Би бодонгууд Монгол уламжлалын жоохон гажууд үзэгдлээс яг хортон нөлөөд явуулаад. Яг уламжлал бол мэдээж ус болгоно мэдээж байх хэрэгтэй. Уламжлалаа хүндлэх хэрэгтэй, дээдлэх хэрэгтэй. Яг зарим ингээд залуучууд үү юм уу, зарим ингээд 10 жил төгсөж байгаа залуучууд хүү уламжлалаа, язгуур урлагаа, за нэг ардын дууч үү юм уу, мөрөн хуур гэдэг уламжлалаа жоохон мартах, жоохон муулах хандлагатай. Яг энэ бол ихэнх улсууд байдаг. Гэтэ мэдээж одоо уламжлал, яс саншил түүх гэдэг чинь мэдээж бахархал. Бахархал чинь мэдээж одоо толгойд байдаг нэг абстракт зүйл. Абстракт зүйлээ өдөр болгон амьдралдаа хэрэгжүүлээд практик орлоод авч бас хэцүү. Яг түүх бол мэдээж бахархал. 13-р зууны түүх бол бахархлаа яг толгойд үлдээгээд өөрийгөө ингэж хурцлаа зоригжуулаад тэгэл явбал зүгээр. Тэгвэл тэгээд зүгээр абстракт зүйл чинь мэдээж бүтээн байгуулж байт юм уу? Оюуны нэг тийм потенциал эсвэл тийм хийж бүтээх юм одоо ямар ч холбоогүй болохоор хэцүү. Ялангуяа Монгол хүн мэдээж агуу баялаг түүхтэй соёл хэрэгжилтэй боловч энийгээ мэдээж мэдэх ёстой, судлах ёстой. Энийг дотор үлдээгээд гэхдээ амьдралдаа яг 21-р зууны 2019 онд амьдарч байгаа хүн шиг л амьдрах ёстой ч гэж амьдрал зүгээр юм биш үү гэж байна. Наадмаар цагаан сараар дээлөвч өмсч чинь сайхан хуушур айд чинь буузайд чинь аргаа ууч чинь хаяа хүсэл жоохон 100 г татчихна халчин сайхан уулын билээрээ сайхан морин унаад сайхан адын дуугаа дуулаад бас явах ч бас гоё. Гэт өдрүүлэн тэгээд бас боломжгүй. Мэдээ соёл уламжлал шууд үгүйсгий үлдээ. Тэгээ уламжлал гэдэг нэг юу хийсэр шалтгаан болгоод хүүхдтэй ч юм уу ирээдүйд нийгэмд амьдрах хүнийг сонголт хийхгүй байгаад явсаар агаад
улс төрийг сонирхох ч юм уу, нийгмийг сонирхох тэр юм дарагдаад байгаа юм шиг харилцсан. Яг тийм бол мэдээж байгаа. Гэхдээ мэдээж түүх бол түүх. Түүх бол мэдээж бархал. Тэгээд өдөр болгон ч гэдэм үү цаг минут тутамд түүхээ ядаж бас хэцүү. Ялангуяа одоо чинь Франк Орос хүнтэй ч юм уу Герман хүнтэй Хятад хүнтэй ингэж ярьчаал тэгээд 13 дуу зүүнний байнга түүхээ ядаж бас хэцүү. Ялангуяа Орос хүнтэй ярьж хагаад чи одоо Батханы мэдхүү ч гэдэм үү эсвэл Хятад ярьж байгаа чи Ойлааны мэдхүү ч гэдэм үү тэгээд яваад бас хэцүү. Ишгэл яг түүхээ ярьж болно, барахж болно. Тэр юмдээ сурчлах хэрэгтэй. Тэгхстэй мэд. Гэхдээ тэрийг хийж байгаа мэдээж өөр гоё юм аргумент ярих хэрэгтэй. Уран зурагч гэдэг юм уу кино өөргөн сонирхол одоо юу вэ? Бүгдийг л мэдээж гоё гаргал өгнөр л зөвхөлтэй бас. Яг түүх одоо яг сайн ярьсан түүхтэй хугацаа яриад байнгут соён гэгэрл болон сэргэн мандлыг бас түүчилсэн гэх юм уу те. Нэг чамбуу мэсэн хүмүүс залуу хүмүүс харьцангуй залуу хүмүүс байгаа. Тэгэхээр бас манай Монгол залуучууд гэсэн нэг сурч мэдээ тэгэл нийгмээс өөрчлөх бүр боломжтой. Яг боломжийн бол мэдээж боломжтой. Яг одоо ч тэгээд 20% дөнгөж гарч байгаа 30 хүрсэн залуус одоо нэг арай гайгүй нийгмийн хаваа авчдаг, арай соён гэгэрүүлждэг. Их тийм инфлюенс болчдөг хүмүүсээс байгаа. Гэхдээ бүгд бол тийм ч мэдээж биш. Хүмүүс чинь их тийм шударгаас юу гэж гэх юм уу хүн чанар юу вэ гээд өөрөөс асуулт Instagram-од, Facebook-од, сошиалодын яриг сонсоод энэ хүн гэж хэлж байгаа юм чинь энэ үнэн байхаа гэж тэгэхээр бас нөгөө л хүн дагах юм байна. Бас өөрөө сурч мэдэх юм. Сурч мэдэх юм байхгүй. Юмыг ганцхан талаас нь биш. Мэдээж олон талаас нь ингэж ухаж ойлгох мэдээж хэрэгтэй. Үүний тулд мэдээж энэ олон номуудыг унших хэрэгтэй. Орондоо ярилцах хэрэгтэй. Тэгээ зүгээр нэг бодол яриад байгаа. Зүгээр нэг сайхан хүнтэй яриад суугаад гоё хөдөлсөй гавтал яриад урдан сайхан пиар тачаа бас мэдээж ярих чинь гоё. Хаяа мэдээж хопоцоо яаж байгаа мэдээж гоё. Оюунлаг нас ярина. Соён гэгэрл бол гэ Кантийн үг гэж тийм. Одоо хүн гэж юу вэ? Хайр гэж юу вэ? Соён гэгэрл гэж юу вэ? Сайн гэж юу вэ? Муу гэж юу вэ гэдэг мэдээж асуултууд байдаг. Яг мэдээж одоо бид нар одоо мэдээж саяын асуултуудтай мэдээж бид нар өдөр болгон сайхан өглөө босоод орой унтварлаар холбогдож байгаа. Гэхдээ эдгээр асуултанд хариулахын тулд мэдээж одоо энэ улс төрийн гэдэг юм уу философийн номуудыг мэдээж унших хэрэгтэй. Гэхдээ соён гэрэл бол мэдээж хүмүүс өөр өөрөөр мэдээж тайлбарлаж байгаа. Тэгээд ингээд орчин үеийн Монгол залуугийн хувьд альва юмыг одоо ухаж ойлгох ганцхан талаас нь биш, ганцхан өнцгөөс нь биш, олон талаас нь ухаж ойлгох. Зүгээр нэг хүний хэлсэн юмыг нэг тийм шууд ойлгочих биш. Энэ одоо юу гэж хэлв? Яагаад гэж хэлв? Шууд өмшөхтэй биш. Тийм л юм яг уу. Тийм бол маш энгийн. Соён гэгэрэл бол юу мэддэггүй, альвааг ухаж ойлгохын хэлгүй, бусдын үгэнд автамхай, оюун санааны сул дорой байдлаас салах боломж. Өөрийгөө жолоодох чадваргүй, бусдын мэдээлэлд орох явдал хүмүүний өөрийнх нь буруугаас үүдэлтэй. Гэгэрч боловсроогүй илрэл болоо. Хүнд оюун ухаан дуцнаас бус байх ёстой шийдмэг чанар, бэрхшээлийг даван туулах зориг төвчээр дуцнаас тийхүү өөрийн мэдлэггүй бусдаар удирдуулж, бусдад хөглөгдөж явхад хүрдэг. Зориг зүрх гаргаж өөрт заягдсан оюун ухаандаа эзэн бол. Хүн бүр соён гэгэрч чадахгүй багийн гол шалтгаан нь залхуурал ба шантрал. Энэ хоёроосоо түрүүн салнав. Иммануэл Кант 1739 он. За ингээд бидний ярилцлага өндөрлсөн байгаа. Техникийн задлын улмаас бас миний улмаас те төгсгөлийн баяртай гэдэг өгнүүдийг бичиж авч чадаагүй оруулж чадсангүй уучлаарай. Тэгээд дараа ийм алга гарахгүй ямар ч байсан хүн болгонд одоо соён гэгэрэл гэдгийг хувьдаа бас бодож үзээрэй. Магадгүй Иммануэл Кант нэг өөрөөр хэлсэн байх. Таны хувьд соён гэгэрэл гэж юу вэ? Болон манай монголчууд нийтээрээ соён гэгэрч чадж байгаа гэдэг асуултыг сонсогчтой үлдээ. Ингээд энэ дугаар маань өндөрлөж байна. Дараагийн дугаарт маань бол маш сонирхолтой дугаарууд байгаа. Бүр илүү сонирхолтой байх бах. Яа тэгэхээр санаагийн подкаст ихүү номын хүрээнд биш. Өөр илүү сонирхолтой сэдвүүдийг хөндөхөр шийдсэн байгаа. Тэгэхээр дараагийн дугаарт маань нийгмийн зүтгэлтэн манай Монгол улсын түүхэнд хөгжмийн боловсролд, хөгжмийн урлагт маш том хувь нэмэр оруулсан энэ хүний 100 жилийн ой зориулсан цоврал 3 дугаар хүрэх болно. Ингээд та бүхэн хин гэдэг нууц хэвээрүүлдээ. Тэгээд дараагийн дугааруудаас ойлгомжтой алгахаа ингээд тэр хүртэл түр баяртай.